Сайн байцгаана эрхэм үзэгчдээ, танад моторын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За, хаврын тэнгэр одоо ёстой нөгөө ямар ааштай гэдэг үлээ тэрийгээ ч харуулж байна л да. Битүү сайхан шорон шуурж байна. Гисэн ч гэсэн моторын нэвтрүүлэг нэвтрүүлгээ хийсээр, сурвалжлагаа хийсээр явж байна. За, бид нар одоо бол шуун папракт ирээд байна. Туул голыг дагсан энэ моторжуулгийн газар дээр ирсэн байгаа. За, энэ моторжуулгийн газар бол Байгалаа дээдлий гэдэг компани, та бүхний мэддгээр бол БД компани моторжуулгийн газар ирсэн байна. За, бид нар 4 жилийн дараагаар бас эргээд уулзаж байна. Тэгээд эднийхээр сонь сайхан юу байна? Одоо яг мод тарилт ихэлсэн учраас та бүхэнд хэрэгтэй мэдээллүүд бол өгнө гэж бодож байгаа. За, ингээд бүгдээрээ хүмүүстэй нь уулзцгаая. Сайн байна. За, сайхан аварж байна уу? Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. За, бид нар танахыг зориод ирлээ. Мотор гомл тарьдаг эд цаг болсон учраас бол бас мэдээлэл өгье гэдэг ингээ хүрээд ирлээ. Шуурхтай биш өнөөдөр айхтар. Салхитай байна. Ер нь бол одоо бас шороогоор шуураад хаврын тэнгэр бас зангаа үзүүлж байна да. За, ингээд танаа моторжуулгийн газар ороод ирэхэд бол их сайхан цэгцтэй. Одоо бас нэг соёлтой гэдэг дээ штэ тий. Тэр шиг бас их гоё харагдаж байна л та. Тэгээд өөрөө ирэхгүй хамгийн гол нь энэ бас нөгөө сайхан ургацсан байгаа шилмэст модон дундаас би бас сурвалжлага эхлэе юу гэл ингээд бодоод өвтөг чи уулзах гал ирээд ирлээ штэ тий. Тэ. За, одоо манай компани ч одоо 2008 он 7-8 оноос үйл ажиллагаа явуулсан. Одоо энэ шилмэс төрлийн мод гэдэг гацуурын чи одоо 2009 10 тэ 8 онуудад оруулж ирж нутагшуулж одоо ургуулж тий одоо ийш тэр 2.5-аас одоо 1 метроос 2.5 гэдэг чи одоо он онороо өөр оруулж нутагшуулсан. Тэгээ одоо тухайн энэ цаг уур одоо энэ хөрсөнд дасан зогсож ургах юм байна гэд бид нар чи одоо тэгээд тэрнээс доошх одоо метроос доошх одоо тэмдлийн боожуулах хэсэг рүү орсон моднуудыг чи бид нар үрээр тарьсан. Тэгээ одоо жилийнхаа юугаар хамгийн дээд нь одоо үрээр тарьсан юм 5 настай болоод одоо тэр хамгийн заатал дээр моторжуулгийнхаа үрийн талбай дээр бүгд ургацсан байна. Үрийнхээ талбай дээр бид нар ургуулад тэгээд боожуулах талбайраа шилжүүлж гаргаж байгаа. Сэрвэлтийг шилжүүлж гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй нөгөө үрээр тарихаар чинь шаваагаад багшаагаад ингээд арзаагаад ургацсны одоо бид нар сэрвэлтийгс ингэж боожих талбайраа гарч ирж моторжуулгийн талбай одоо ямар байх хэвээр яг л одоо тэрний стандартаар л бид нар үйл ажиллагаа явуулж байна да. Одоо ер нь хичнээн төрлийн мод ургамал ургаж байна энэ дотор. За 40 гаруй төрлийн мод. Одоо яг энэ дээр үрээр тарихын тарилт хийгдээд одоо мөчрөөр тарихын тарилт хийгдээд шилжүүлэн сулгалтыг нэгдээд ингээд 40 гаруй төрлийн моднууд одоо энэ дээр нутагшуулах одоо 40 гаруй төрлийн мод одоо яг энэ талбай дээр ургаж байна. За БД бол одоо яг одоо гадны сайхан ургаж байгаа тэр өнгөлөө хотын ногоон байгууламжинд байх хэвээр тэр модын төрлийг бол бас нэмж хувь нэмрээ оруулж байгаа байгууллага байгаа тийм ээ. Нутагшуулах ажлыг бол маш сайн хийж байгаа. Тэгэхээр одоо Монголд байхгүй модуудыг шүү дээ гол нь тийм ээ. Одоо жишээлбэл цэнгэр гацуур гэдэг ингэхэд бол Монголд мэдээж байхгүй. За ялангуяа нутагсан бол бүр байхгүй байна. За танах цэнгэр гацуурыг нутагшуулах ажлыг маш сайн хийж байгаа. Эднэр байх шиг байна тий цэнгэр гацуурууд харагдаж штэ тий. Цэнгэр гацуурууд. Сибэр сортын цэнгэр гацуур. Энийг л одоо яг манайх чинь тагнж анх одоо шилжүүлэлт оруулж ирж нутагшуулж тэгээд одоо энэ Монголын цаг уур нөхцөлд ургах боломжтой юм а гэж үзэж. Тэгээ энийг үрээр тарьсан. Тэгээ үрээр тариаж амжилттай одоо ургаж байгаа. Тэгээ энэ маань одоо ингээд өвдөл ингээд жоохон сервисэд төдрөд ирэхээр нэг ногоон туяа суугаад ирнэ. За хаврын үйлрэлд яг нөгөө нахаа зангидаад ингээд дэлгэр цаг болоод задраад ирэх үеэр ягаан туяа цэнкэр туяа суугаад ирдэг. Тэгээ цэнкэр гацуур гэж. Тэ цэнкэр тэ маш гоё. За хоёлаа ингээд ийшээгээ юу яагаад үзүүлээд яв. Ингээд нөгөө насаараа болохоор маш гоё юм аа. Ингээд өндрөөсөө намсаад явсаар байгаа бол ямар ч л гэсэн нэг юу одоо чинь 80-аас доошогоо тэр нөгөө боожуулах тал үрээр тарьсан хэсэг чинь одоо хэдэн сантиметр болсон бохоо? 30 см. 20-30 см. 20-30 см. Хамгийн бага одоо ер нь
ургацсан байгаа нь одоо 20-30 центтэй. Тэгэл тэр нь бол одоо нөгөө үржүүлгийнхаа талбай дээр байгаа. За тэгэл тэрнээс нааш юу дээш насныхнууд нь бол бүгд наашаа шилжигдээд гараад ирсэн. Одоо энэ дээр ингээд сэрүүлт хийгдээд таригдсан байгаа. Тэгээ одоо эдгээр гэхэд одоо 4 настай гацаарууд одоо ингээд тарилт хийгдсэн. Ингээ одоо энд зөндөө тийшээ тэгээ 70 юугаараа бүгд игнэстэй одоо шуудуугаараа одоо ингээд шигүүрс байлцсан байгаа тийм тий. Тэгээ одоо эднэрийг одоо ийшээ тэр талбай руу нөгөө боожуулах талбай руугаа гаргаж сэрүүлт хийж одоо нөгөө энэнийхээ ургалтын нөхцөлийг сайжруулж олон нэг дор шаваалдаж байгаа юм чи одоо нөгөө шим дижэлээ булаацалтах ус юугаа булаацалтах учраас одоо боожуулах талбай руу гаргаж сэрүүлт хийж одоо манайх тарилтаа шилжүүлэлтээ одоо хийгээ явж байна. Давхар бас яг энд ингээд зэрэгцээ суусных энд манайх одоо нөгөө шархаас үрээр тарилт хийсэн. Одоо наадах ч юм одоо 3 настай шархаас одоо сүрээр тарилт хийгээд одоо ингээд гөлөглөөд одоо нахаа зангидаад ирсэн байна. Одоо тэгээ эднэрийгээ бас одоо нөгөө бортголох шилжүүлэн суулгалтууд сэрүүлтүүд хийх ажлууд одоо энэ дэр бас бүгд явагдан да одоо тэгээд одоо энэ бөөлс ер нь бол одоо энэ мод үржүүлгийн талбай дээр байгаа моднууд маань бол дандаа 1-3 настай моднууд байгаа. Тэрнээс 4-өөс дээш ингээд настай болоод ирэхээр боожуулах талбайраа шилжүүлээд дандаа нөгөө бортголоод худалдаанд гаргаад явцсан. Тэгээ одоо энэ бөөлсийг одоо ингээ нахаа гөлөглөөд ирсэн байна шүү дээ. Эдгээр чинь бол одоо хойтон жил худалдаанд гарна 4 настай болоод ирэхээр. Одоо энэс өндөр том болцсон моднуудаа одоо бид нар ч нөгөө бортголоод хөрсийн зориултыг хөрсийн бэлдээ бортголоод одоо салхит руу одоо бид нар худалдаанд гарах гав явцсан. Тэнд очиход бол одоо том орно энэ бөөлсийг л өшөө олноор харж болно. За энд одоо улаас улаасыг та нар бол одоо тарьж сурсан байт юм аа. Улаас бол одоо бол тэгээд мөнгөлөг улаас нөгөө Сибирь цагаан улаас Монгол улаас гэдэг одоо төрлөөрөө л энд байгаа. Энэ одоо яг Монгол улаас мөчрөөр тарьсан. Тэгээд одоо энэ 2 настай улааснууд. Энд нар одоо энэ жил тэгэл хойтон жилээс бүгд одоо боожуулах талбай руу шилжигдэл худалдаанд гараа яваад өндөө. Агч мод маань одоо бол бас л дээрээсээ тайралт хийгээд хар доороосоо ингээ саглагад ургаад идэг 6-7 настай болсон байна. Тэгээ одоо нөгөө бас юм том юм далбар навчтай бас ингээд өтгөрөө тайралт хийгээд өтгөрөө шигрээд ургаад ирэхээр бас л гоё төрлөө мод юм байлээ. За агчийг бол одоо манайхан улаасны оронд бургасны оронд одоо нөгөө салхины хаалт хэлбэрээр бол агчийг бол нэлийн хэрэгэлдэг болсон. Агчаад бол үнэхээр бас ач холбогдол өндөртэй мод гэдгийг бол сүүлийн үед манайх ойлгодог болоод байгаа. За дараагийн төрлийн модын сарнаа. Одоо энэ чинь бол одоо нөгөө паркын сарнаа гэдэг нөгөө их томорч ингэж саглаж ургадаг. Одоо ингээд энэ том даалгавар ягаан цэцгүүд гарч ирдэг тийм сарнаа ботоод байгаа байхгүй юу? Маш хэмжээгээр байна. Энд бол одоо нэлээд хэмжээгээр их хэмжээгээр байгаа. Ер нь одоо манай үржүүлгийн талбай дээр бол нэг 40 гаруй төрлийн мод бол одоо яг тарилт хийгдээд байж байгаа. За бид нар 11-р хорооллын номингийн гадаа ирээд байна. За энэ бол одоо БД-гийн хийсэн бас нэгэн ажлын хэсэг тийм. Энэ одоо бол манай Байгаль дэдлэг компани тогтчлтын одоо нэг хэсэг байгаа. Тухайн одоо Бүйлэс гэж мод, Бүйлс энэ мод нь бол одоо 4-5 дугаар сар цэцгэлдэг. Энэ номин гэж компанитай гэрээ байгуулж хийгээд одоо 3 дахь жилдээ арчилгаагаа хийгээ явж байна. 5 настай тарь завцарч, суулгах завцарч суулгаад одоо ингэж гой цэцгэлж байна да. Сакура цэцгэлнэ гэд хүмүүс ч одоо хошуураад тэр цэцгэлхийг бол одоо очиж харах юмсан ямархан гой цэцэгтэй ямар гоё модлог ургамал байдгийг гэдгийг. Тэгэд одоо бол манай дээр бол одоо энэ Бүйлс гэж бол одоо яг ам дээр одоо энд ингээд орон нутагта дасан зохицоод ургаад ингээ гоё одоо цэцгээ өгөөд баяраа гэж бэлэн болсон байна. Тий яг тий тэгэхээр одоо хүмүүс нөгөө Бүйлс гүйс гэж яриад байдаг. Тэгэхээр бол одоо энэ бол яг Бүйлэс чинь дотор 2 төрөл. Монгол бүлээс, Ингэн бүлээс гэж хоёр. Монгол бүлээс нь бол 1995 оноос улаан наманд орсон маш ховор төрлийн ургамал. Энэ нь бол одоо Ингэн бүлээс нь байгаамаа цэцгэлдэг. Одоо эн чинь тэгээд 4-5 сар цэцгэлээд хагдраад одоо үрийн соёлд нь гарч ирдэг. Тим төрлийн ботлог ургамал байгаамаа. Зунжангаа ногооноор.
Одоо бол яг нэг дөрөв би хэлсэн сакура цэцгэлдэг гэдэг шиг л одоо яг цэцгэлсэн гоё одоо баяр яг болцсон үе. Тийм байх. Яг одоо яг цаг нь болцсон байгаа үе нэгээмаа. Үнэхээр гоё байна. Зүгээр одоо ингээд бүр холоос харахад ингээд одоо тоглоом цэцэг хийц юм уу гэмээр те. Тэгэхэд одоо ингээд бид хоёрыг ярьж явах хооронд хүмүүс хурж ирж имэрч үзээд байна шүү дээ. Тийм гайхаад байгаа юм чинь өөр юм чинь тий. Хиймэл ч юм уу гэж хараад байдаг. Тий яг одоо хиймэл цэцэг тарьсан ч юм уу гэмээр одоо яг хараад хүмүүс ч энэ маш их хошуурч их харж байна. Тэгээ мөн бас одоо энэ бүлэс гэж модыг чинь манайх одоо иргэн аж ахуйн гэж байгууллагуудад маш их тарьж өгч байна. Гадна талынхаа тогтчлтын ногоон байгууламжийн ажлыг гоёл чимэглэлтэй анхаарч бас тариулж байна. Энийг одоо бол гүйсэгч тэр буйсэгч тэр ингээд ганц нэгээр нь тарьсан байхыг би харсан. Тэгтэл бол одоо ийм хашлаг маягаар ингээд тариул үнэхээр үзэгсэлэнтэй гоё харагддсан байна нэгдүгürt, хоёрдугаарт болдгийм байна гэдгийг бол танай компани энэ жишээ харуулад байна л да. Тийм манай компани бол одоо яг энэ ургамал хашлаг гэж яриад байдаг нөгөө шархаас хайлаасаар идэх шиг л яг л тэрүүн шиг тарьсан. Тэг тусмаа их гоё болж. Одоо энэ дээр чинь тодорхой хэмжээний бас нөгөө цэгцэр нь хагдраад ирэхээр одоо нөгөө навчин гарс ногоорох үед нь одоо бас тодорхой хэмжээний тайралтуудыг гэдэг бол бүр өтгөрөөд бүр шигүүрээд гоё болно доо энэ ч одоо уламжлал гоё болно. За одоо ингээд буйс маань цэцэглээд дуусахаар дараагаар нь одоо нөгөө сарнайн буут. Тэгэл голтвор маань ингээд зунжангаа цэцэглээд ингээд тасралтгүй 100 цэцэгтэй байхаар л зохицуулж танах бол хийсэн юм байна. Энэний одоо яг л тим зорилготой л хийсэн. Одоо бол буйс юуны голтор нь бол одоо юугаа нахиага хөөгөөд эхэлсэн. Юу нь болохоор сарнай нь одоо энд ногоорцсон. Одоо эн чинь ерөөсөө нэг 10 хоногийн дараа л одоо бас цэцэг нь гарч ирнэ. Тэгэл одоо энэний цэцэг маань хагдарлаа. Ер нь бол голтор маань бол бараг зуны турш нэг 7 сарын баяр хүртэл бараг л цэцэгтэйгээ байдаг. Цэцэг нь бол нөгөө нэг ээлж ээлжээрээ солигдож байдаг. Ягаан, цагаан гэл ингэж гарч ирдэг. Тийм ургамлууд байгаа юм л да. Энэ батлаг ургамлууд. За энэ одоо Монгол одоо бас нутагшаад байгаа саваа бургас гэж мод байгаа. Тэгээ энэ мод маань одоо бол 2008 онд одоо суулгасан. Тэгээ шууд одоо нэг иймхэн одоо 20 цент ч хүрэхгүй иймхэн мөчр суулгаад одоо ургалтын байдал нь одоо 4 5 6 метр л болсон байна. Энэ одоо энэ мод маань одоо бас манай орон нутагт маань одоо нөгөө ундрагны их хамгаалах одоо булаг шанд ч гэдэм үү голын сав давсгаа хүмүүсийг тарьдаг болсон. Сава бургасыг юу байна одоо бол нөгөө уул уурхай хамгаалалт одоо салхи янз янзын одоо хамгаалтанд бас тарьж исэн тий. Тэгээ мөн бас давхар эний чинь хөдөө аж ахуйн чиглэлээр тарьж байгаа хэрэг чинь барилга материалын одоо дисби автан гаргаж авч байна. Цаасны үйлдвэрлэлүүд хэрэгжилж байна. Түлшиндээ хэрэгжилж байна. Ерөөсөө л одоо холцыг нь одоо эмчилгээний журамд хэрэгжилж байна. Одоо им гаргаж авч штэ энэ холцоор нь бол одоо тэр дэлхийн том хөгжилтэй оронгууд ч одоо холцоор нь им гаргаж авч байна. Тэгэхээр одоо энэ модыг одоо ерөөсөө л ашиглахгүй байхаа аргагүй мод болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай орон нутагт бол одоо туршаад одоо 10 жил тариалчлаа манай компани. Болон орон нутгуудад одоо бас тариалаад одоо 10 жил болчлаа. Ургаж байна бүгд одоо захиалгууд нь ирж байна. Тийм учраас одоо энэ одоо бас зарим одоо энэ хөгжилтэй орнууд маань одоо уулынхаа мод руу орохгүй, хангахаа мод руу орохгүй, байгаль руугаа орохгүйгээр тухайн модыг одоо тарилт хийгээд ургуулад хөдөө аж ахуйн чиглэлээр ургуулж яах гэдэг чинь өсөлт урдантай, ургалт урдантай учраас тайралт хийлээ, ургалаа тайрж авсан хэсгээ одоо янз янзын тэр барилгын материал одоо цаас эмчилгээ сүлшиндээ хэрэгжилж байгаа учраас одоо манайх энийг одоо хөдөө аж ахуйн чиглэлээр гэдэг чинь газар тариалангийн чиглэлээр том талбайд одоо тарилт одоо хийх зорилго тавиад одоо ажиллаж байгаа байхгүй энэ ч одоо цааш нь. Энэ бол одоо сайхан жишээ байна л да. Бид нар ч одоо хэрэглээний модоо аваад авах ёстой юм шиг загнаж тийм ээ угаасаа хэрэглээндээ хэрэгэлдэг түшиндээ хэрэгэлдэг шүү дээ. Тэгвэл тэрнийг одоо хайрлаад гамнаад одоо үйлдвэрлэлийн чиглэлээр гараад ирсэн энэ модыг одоо ургуулж хэрэглэх одоо ерөөсөө л энэ нэгсэнтэй шинэ дэвшилтэт технологиг Монголд бол танах бол одоо бас юу яа хэрэгжилж эхлэх гэж байна л гэж ийм мэдээг бас дуулгамаар байна л да. Энэний чинь нэг бас онцлог нь болохоор нөгөө одоо түлшинд хэрэглэхээр илчлэг нь бол одоо яг одоо нөгөө нүүрс нийтнэрийн имчилгээтэй яг адилхан хэмжээний шатлалттай байдаг учраас бас их илчтэй. Тийм учраас одоо тэр нөгөө Орос орн чинь Европ руугаа гаргаж байна, Хятад руугаа гаргаж байгаа учраас тэд нар чинь Оросд одоо энэ газар тариалангийн чиглэлээр тариад эхэлсэн. Бүх одоо ашгийг хүртээд эхэлсэн байгаа учраас одоо манай Монголд л одоо энийг бас хэрэгжүүлчихмээр байгаа байхгүй. Тийм учраас энийг одоо бас хэрэгжүүлэх зорилгоор зүтгэж байгаа манай компани бол одоо бас нүүрсний хэрэглээгээ багсаж утаанаас холхон байлгах одоо бас л нэг л зорилго болох гэдэг үзсэн. Тий харин. Өстой гоё мэдээд дууллаа.
манайх үржүүлгийнхаа талбайгаас мод боц цогнуудаа авчирч ирж энд одоо нөгөө хэрэглэгчтэй ойртуулж холоос тээвэрлэж ирэх эндээс одоо хэрэглэгчтэй ойртуулах зорилгоор энд авчирч ирж эндээс одоо худалдан борлуулалтыг аж ахуй нэгж байгууллага иргэдтэй одоо нийлүүлэх зорилгоор энд одоо навчид болон шилмүүстэй жимсний бутлаг ургамал гэдэг ингээд одоо 40 төрлийн модыг одоо яг энд одоо бид нар энэ талбай дээр аваад ирсэн байна. Тэрнээсээ одоо гэх юм бол энэ одоо хайтан. Одоо энэ хайтан гэж. Одоо энэ одоо бол онцлог нь гэх юм бол одоо манай юунд Монголд бол одоо нутагшиж байна. Дасан зохицол сайтай, төсвөртэй. Гой одоо үеийг харахыг гэх юм бол одоо тэр Ленин клубын урталд одоо манайхаас одоо навчилсан байгаа. Авч тарьсан байгаа. Энэ одоо час улаан хөрөн өнгийн цэцэг авч гардаг. Тим төрлийн сортын мод байгаа. Энэ одоо бас хүмүүс одоо нөгөө манайхаас энэ иргэд одоо бас нэг авч тариулж байгаа юу гэхээр одоо нэг хустай. Хус одоо тэнд одоо таригдсан байгаа шар хайлаас байгаа. Бас чар навчтай хайлаас. Энэ гурыг ингээд нөгөө нэг ингээд дасан одоо гоёлын дизайнер тэгээд ландшафтаар одоо ингэж тариулсан хайлуудад одоо маш их гоё харагдчихлээ. Тэгээ 3 өнгө осолж чад одоо яг тэрэн дээр ингээд маш их гоё. Одоо манайхаар одоо 2-3 жил одоо тийм айлууд бол одоо тариулаад одоо бүр захиалга өгөөд одоо бас дараагийнх нь айлуудаа түгээд одоо нөгөө явж байгаа байдлаа тараад одоо байж байгаа. За бас одоо энэ тисмэг гэж одоо энэ бас мундаг далбар мундаг дум далбар гоё навчтай мод байна. Навчаараа эхэлж гоёод дараа нь нөгөө цэцгээрээ гоёод цав цагаан цэцэг гарч цэцгэн задраад ингээд нэг гоё болоод ирэнгүүтээ яг жоохон намаршаад ирэнгүүтээ тэр нь улаан хөрөн болж ирдэг. Тийм гоё хувиргалт өгдөг маш гоё цэцэг байна энэ. Хөр шаарддаг шаардлага байхгүй. Шууд бортгоо аваад зориултын билээ өөрөөсөө аваачаад шууд тархалтанд бэлэн болсон одоо моднууд байгаа байхгүй юу. Энд одоо манай алюминий мод байна. Алюминий мод маань одоо бэсрэг алюм. Өвөл одоо нөгөө хөлд нь барин хужилт хийн янз янзын асуудал санаа зовох юм байхгүй. Өөрийнхөө яг ургадаг манай Монголд одоо бас дасан зохицсон. Одоо энэ дархан сэлэнгээ нутгуудаар бол энийг маш их тайрж одоо нутгшуулаад ургуулсан ийм алюминий төрлийн мод байна. Мөн бас одоо манайд чинь голтоор байна, бөөлс байна. Ер нь л одоо 40 гаруй төрлийн моднууд л одоо тэгээ шилмэс төрлийн модноос гэх юм бол гацуур, нарс, шинсгэл төрлөөрөө л моднууд одоо худалдан борлуулагдаж байна да энэ дээрээс одоо. Юу хайтан гэдэг энэ нэрлэлт юм байна л да. Энэ мод маань бол мод одоо тэр өөрөө чи яриад байгаа тэр шар навчтай хайлаас те гэх мэтлээ. За одоо энэ алюминий моднууд ч гэсэн байна. Одоо танах бол энийг нөгөө судалгаа шинжилгээ хийх зорилтоор бас Оросоос оруулж ирж ирснийг би санаад байгаа. Тэгээ тэрээс хойш ч олон жил болчихлоо л доо. Тэгэл одоо энэ ийм болж байгаа юм байна. Тэгээ эднэрийг одоо бас үрээр мөчрөөр одоо үржүүлж байгаа зү. Одоо 10 жил болж байна. Ягаад тэгэхээр анх одоо энэ чинь нөгөө 12 онд гаднаас мод импортлохыг одоо экспортлохыг оргилдсон. Тэгэхээр тэрнээс өмнө одоо оруулж ирсэн моднууд гэдэг юм бол одоо 8, 9 настай, 10 настай шахуу болцсон моднууд маань одоо үржүүлгийн талбай дээрээс гарчаад бортгологдоод одоо худалдаанд гарах гад байдаг. Одоо ургал эргэтэн буюу одоо мөчрөөр ургах бололцоотой моднуудаа өөрсдөө одоо талбай дээр мөчрөөр тарьж ургуулж байна. Туршилтын журмаар, судалгааны журмаар оруулж ирсэн одоо гацуур одоо тэр Сибирь нарс гэдэг энэ моднуудыг бол одоо энэ Монгол орны цаг уур нөхцөл одоо дасан зохицож ургаж болдсон байна гэж одоо бид нар ч үзээд тэрийг одоо бид нар бол одоо үрээр оруулж ирж тарьж байна. Бас тэрөө одоо тэр мод үржүүлгийн талбай дээрээс харсан бах одоо яг үрээрээ шатлалаараа насаараа бүх юмнууд нь одоо жилээрээ бүх нарс гацуур гэхдээ л одоо цэнхэр гацуур Сибирь гацуур байгаа байхгүй Сибирь нарс. Тэгээ одоо энэ нөгөө шилмүс арай урттай. Тэгээ энэ мань бол одоо маш их ингэж саглагаар хөтгөрж ургадаг. Тэгээд бас л манад одоо судалгаагаар нэг одоо судалгаа хоёр гэх юм бол нөгөө нэг туршилтын оруулж ирж тарьж одоо эн чинь 7 8 дэш настай бас ихэнх зарим одоо нарснууд нь боргоцоогоо гэдэг хэлсэн. Яг тэгэхээр нарс чинь бол одоо 8-аас 10 наснда ил задгаа талбайд өгсөн нарснууд ч одоо эхний боргоцоогоо гэж эхэлнэ. Тэгээ өгөөд эхэлсэн. Одоо энэ маань одоо бас л нэгэн гадаад юунаас нутагшуулсан. Одоо бас л энэ одоо бид нар чинь үрээр нь одоо бас болдгийм байна гэд одоо энд манай Монголд дасан зохицоо урагчж болдгийм байна. Энэ дээр одоо бас хүмүүсийн тодорхой хэмжээгийн хөдөлмөр арчилгаа шаардаад
хүч хөдөлмөр шаардаад ирэхээр тухайн одоо ургахгүй мод гэж юу ах вэ? Бүгд л ургадсан байна гэж туршаад одоо тэгээд энийг одоо бас манайх үрээр одоо бас тарилт талбай дээр тарилт хийгдэж байгаа ийм сайхан нарс мод байна энэ одоо шиг байна. Тийм байна. Энэ одоо нэг манай Монгол нарсыг бодвол илүү одоо нэг урт тэгээд нэг юм зөөлөн тэгээд далбар юм юутай юм байна. Шилмэстэй юм байна. Тийм. Тэгээд юу юм бэ? Харах юм бол хурцтай ойролцоо юм байна бас. Тэгээд энэ далбайж ургадаг байна. Хүмүүс асууж илээ. Ягаад тэгэхээр нөгөө Монгол гацуур нарс гэдээ одоо энд байлаа гэхэд ингээд хоёулаа байгаа шүү дээ. Монгол нарс нь болохоор ингээд богинохон шилмэстэй. Тэгэхээр энэ гэж хүмүүс ингэж харчаад энэ ч хуш шүү дээ гэдэг. Ягаад тэгэхээр хуш нарс хоёрыг бас ялгах нэг юм байна л да. Онцлог. Одоо энэ шилмүснийх нь гаралт гэдэг энэ дээрээсээ ингээ үзэхээр 2-2-ороо ингэж яг одоо энэ дээр энэ маань ингэж одоо 2-2-ороо шилмүс гарсан. Энэ нь одоо нарс. Энэ нь одоо ингээ багцаараа ингээ таваараа салааж ургасан байх юм бол хуш. Бас тэргээр нь бас ялгаж энэ яг л хуш шиг юм гоё зөөлхөн мод байгаа юм да. Одоо ингээд энэ маань бол 8 нас хүрсэн идүү. Одоо наадах чинь бол одоо 8 нас хүрч байна. Энэ одоо тэгтээ бас зарим нь 1 2 3 насаар бас ингээд зөрүүтэй жилийн ургалттай моднууд байгаа л да. Эхнийх нь бол 8 нас хүрч байна. Тэгээ одоо эхнийхээ боргоцог зангидаад ирсэн 8 нас хүрж байгаа ийм юунууд байгаа. Одоо ингээд нэг юунууд хамгийн одоо иргэдэд маань бэрхшээлтэй байдаг юм бол одоо нэг өөрсдөө тариад алдаа гаргадаг. Тийм ээ, агаар оруулдаг, өхүүлдэг. За ялангуяа шилмэст модондор бол би тэгж хэлэх гээд байна л да. Тарихад айгүй хэцүү. Тэгээд нэг өөрөө ч бас нэг маш их арчилгаа шаарддаг учраас бол хүн болгон зүгээр ингээд сансныхаа зоргоор аваад ингээд тариад бас ургуулхад хэцүү байдаг. Тийм учраас танах бол бас энэ тарилтан дээр нь зөвлөгөө өгдөг, тарьж өгдөг. Тэ? Тийм үйлчилгээ хийдэг. Одоо манайх чинь нөгөө нэг ногоон байгууламжийн эрхтэй компани. Одоо энэ дээр чинь 40 гаруй төрлийн мод буцаг байгаа төрөн байлээ те. Энэ дээрээсээ бид нар одоо нөгөө хотын тогтчлт ногоон байгууламжинд гаргаж байна. Тэнд одоо бас тендерт оролцож гаргаж байна. Энэ бүгд дээр бид нар ч өөрсдөө тухайн аж ахуйн нэг иргэн манахаас одоо зөвлөгөөгөө авъя нээлттэй. Энэ модыг худалдаж авъя. Энийг одоо манай одоо тэр хашаанд ч гэдэм үү гадаад талбайд ч гэдэм үү аваачаа тариад өгөөч гэсэн тохиолдолд бид нар бүгд нээлттэй яг мэрэгжлийн үднээс нь аваачаад тарилтыг нээж өгөөд тухайн тэр хүмүүстэй зөвлөгөөг нь өгөөд тийм үйлчлэгээнүүд нь бүгд давхар хийгдэж явж байгаа. За гоё байна. За одоо ингээд хоёлаа хоошоо яваад тагтсмал шинэ модтой танилцаад байна сте. Одоо энэ одоо нөгөө төрөний миний нөгөө ярддаг шар навчтай хайлаас. Нөгөө хайтан юу хус гурыг ингээд нэг ургуулч ихээр чинь хус чинь нэг цагаан голтой тэгээд нэг гоё ингээд нэг цэцэглээд гараад ирэхээр бас нэг зуны цагт нэг гоё болдог да. Тэгээд хайтан чинь болохоор улаан өрн навч гараад ингээд нэг одоо улаан цагаан ингээд ингээд шар гурав гэхэр чинь өнгийн зөгтлгөө маш гоё одоо тухайн одоо тогтчлтондоо бас одоо нөгөө иргэн аж ахуйн тарилтандаа бас гоо сайхан да. Эмэгтэй талаасаа илүү маш их гоё цэвэрхэн үзэмжтэй харагддаг мод. Энэ одоо хайлаас шар хайлаас гэж модыг одоо манайх бас л оруулж ирж энд ургуулж байна, төршиж байна. Одоо энээсээ бид нар мөчрөөрөө тарилт хийж байна. Одоо энэний үр гэдэг бол их хэцүү л дээ. Одоо нөгөө хайлаасны үр чинь одоо 5 сарын сүүл гээл ер нь ихний өрнүүд гараад ирнэ. Тэрнээс амжиж авч чадах юм бол одоо авах боломжтой. Гэхдээ энийг бол одоо бол торч үзэж байна. Мөчрөөр нь тарих одоо бас ургах боломж юу байна. Одоо тэгээд ер нь бол одоо нутагшуулж байгаа судалгаанд хэрэгжилж байгаа моднуудаа одоо мөчрөөр нь ургах боломжтой нь ямар мод нь байна. Үрээрээ ямар мод нь бүгдийг судалж үзэж одоо аль талаас нь бүх талаас нь л үзчихэж талбай дээр үзчихэж туршиж үзчихэж л хүмүүс тайлбарлах нөхөөс биш ургуулж үзээгүй тарьж үзээгүй ч шууд бас хүнд хэлэх бол бас онцгой л дээ. Нөгөө юунууд голтуурууд ч одоо наадвал ч одоо 8 9 настай болсон голтуурууд ч тарилтанд ингээд бэлдээд үржүүлгийн талбай дээрээс маш олноороо гарч байгаа учраас нөгөө жилийн нөгөө нэг хавар намарда худдан борлуулалтанда тоош ирэх амжихгүй зарим нэг өнжөөд байдаг. Тэгэл нас нь яваад байдаг. Тэнгүүд одоо энэ чинь нөгөө бортголцсон гэж ганц гол үндэслэн гэх юм бол одоо жилийн дөрөв үйлрэлд нөхөл бэлэн байх юм бол тарихад бэлэн, зориултын бэлэн хөрсөнтэй хөрсийг бэлдээд ингээ хийцэн бортголцсон байгаа учраас
одоо ингээл маш яаралтай л эднэрийг одоо оддон борлуулах гарах арга хэмжээ, тарилт хийх арга хэмжээ авахгүй бол нөгөө өнжөөлөг тусам нас нь яваал өтгөрөөд идэг савндаа багтгаа байгаад байдаг. Доотлынх нь үндэсний систем нь хөгжөөд идэг, хүчрхэг болоод идэг. Тийм л болоод байна да энэ одоо тэгээд. Энийг өстө маш шаардлагатай гарах бол энэ одоо бүр хөөрхий болж байна. Яста хурдхан шиг тал байдал тариадах юм бол энэ бүр өстө яг гоё болох гээд байна. Энэ нөгөө мөнгөлөг үлээс. За алдарт мөнгөлөг үлээсийг бол. Нөгөө мөнгөлөг үлээсийг одоо манайх нөгөө мөчрөөр тарилтыг одоо 2 настай болсон. Мөнгөлөг үлээс энэ байна. Одоо энэ бол одоо бэлгэн тулга авч сургуулийн гадаа бол одоо манайх тарилт хийгдсэн. Тэнд одоо хүмүүс одоо очиж сонирхож болно. Оо мундаг гоё ургаж байгаа. Тэгээ бас энэ бол одоо олон газруудаар манайх бас тарилт хийгдсэн. Одоо бас эхнээсээ ингээд нөгөө мөчрөөр тарилт хийгээд талбай дээрээс авчирч ирээд одоо ингээд худалдаанд гарахад бэлэн болцсон. Энэ арчилгаа нөх юм бол жоохон усал шаардна. Усалгаасаа хийгээд байх тусам бол энэ бол ургалт бол мундаг болоод энэ цагаан нөгөө үр хөвөн цагаан юу бол байхгүй. Яг л тийм одоо Монголд бас л их ховрол модны нэг дээ улаасан төрлөөсөө бол одоо Сибирь улаас. Энэ одоо бас арчилгаа гэх юм бол одоо бас услгаал их шаарддаг. Ургалт хурдантай. Байсан 3-4 метр. Энэ ч одоо 2 настай. Тэгтлээ амир. Тий, одоо 2 настай. Бас л манайха мөчрөөр тарьсан. Тэгээ одоо услгаа хийгээл гэх юм бол энэ чинь 3-4 метр ургадаг. Бас хөвөн гарахгүй. Тийм л онцлогтой ховор төрлийн бас л улаасны нэг байна да энд одоо. Яа, улааснууд бол одоо төрөл төрлөөрөө модоор гэдэг шиг тий. Дандаа мөчрөөр өөрийнхөө талбай дээр ургуулсан л одоо төрөл төрлөөрөө. Одоо энэ мөнгөлөг улаасыг бол одоо тэр бэлгэн дулга авч сургуулийн гадаа очиж харж болно. Тэнд тарилт хийгдсэн. Бас энэ тэнд манайх чинь нэлээд хэдэн газруудаар тарилт хийсэн. Тэндээс бас харж болно. Өхрийн өд байна. Одоо тэнэлт чинь тэгээд далайн айлс байна. Хамгийн цааталт нь одоо өрөл байна. Гэл одоо тэгэл хайлаас шар хайс гэл одоо ерөөсөө төрөл төрлөө. Энэ одоо бас улаас манай Монгол улаас байна да. Одоо хүмүүс ч нөгөө гадна талаагаа тогтчлолтой хийхээр яг өөрсдөө санаа зарим нь бол одоо нөгөө нэг юм жижигхэн хөөрхнөөс нь ахвал тарих. Зарим нь болохоор чинь шууд юм том мод авчирж ир тарих. Арга өнөөдөр тариал маргаас саглагаал ургачих шиг юм бодоод идэг байхгүй. Тэгэхэд энэ шилмэс мод гэдэг чинь ургалт удаантай, арчилгаа ихтэй, бас нэлээд арчилгаа орж ээж тэгжээж ургадаг. Нэлээд бас шилмэс модны ганц онцлог нь тэр. Өсөлт их удаантай, арчилгаа ихтэй. Тийм учраас эн чинь нөгөө яга олон жилийн хүч хөдөлмөр шаардж эдий том болдог гэдгийг л манай ард иргэдүүд бас ойлгох хэрэгтэй байх л та. Тэгээ жижигхэн үрийг тариад тэр чинь эхний жилдээ бол нэг сойтог байдаг да тий. Тиймэрхүү маяг юм жоохон л юмнууд гарч ирж байгаа шүү дээ. Тэр чинь одоо бол бүтэн жилийн нэг хөдөлмөр үнэ. Тэгэл энэ чинь хөдөлмөр ягаал худалдаал аваад явдаг. Аваачаад яг мэрэгжлийн хүмүүсээр заавар зөвлөгөөг авдаг. Өөрөө дур мэдээж янз янзын технологи зөрчил таригдчаад энэ шилмэст мод маань өөрөө хаталт өгдөг, ухдаг, шарлуулдаг тийм асуудал гараад байгаа байхгүй юу. Тийм учраас бас энэ мод одоо шилмэст навчид бүх төрлийн модон дээр ер нь мэрэгжлийн арга зүйн зөвлөгөөгөө сайн авч мэрэгжлийн хүмүүсээр тарилтаа хийлгэл бас тэгэхээр одоо ямар төрлийн өндөртэй, ямар диаметртай гацуур ав тармаар байна, ямар мод авч тармаар байна бүгд энд нээлттэй. Өөрөөсөө эндээс хурж ирээд дуртай модоо сонгоод гож авуулаад тэгээд тариулж болно. Хотын ногоон байгууламж болоод бойжуулгын талбай биш гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд очиж бойжиж том болох биш те. Үнэхээр одоо энэ танах шиг одоо энэ модоржуулгын газраа ингээд өсцөн, торинцсон, том болцсон, өнгөлөг, гэгээлэг одоо те. Үнэхээр хотын ногоон байгууламжийг чимхэд бэлэн ийм одоо сайхан моднуудыг болоод шууд тарихад л одоо тэнд ногоон байгууламж тэнд бол хэрэгтэй байдаг байх гэж би бодоод байгаа байхгүй юу. Нэвтрүүлгийн төгсгөлдөө үзэгч та бүхэндээ хэлэхэд та модоо тариарай, тарьж сураараа яг технологийн дагуу тариарай, тэгээд мөн арчлаарай, ургуулаарай, сэтгэлээ шингээж ургуулаарай. Ингээд бидэнтэй байсанд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя бүгдээрээ.